Бид нэр үр хүүхдээ цаг гаргаж чадахгүй байна, асар их ажилтаа байна. Амьдрал ахуй ингээд бужигнаад ингээд явж байгаа яг ийм орчин нөхцөл хашаандаа нэг 5 ширхэг мод тарьсан байхад гэр бүлийн гишүүн болгон тэр модонд анхаарал тавихаас өөр арга байхгүй. За өнөөдөр гүзээлжгэнэ услъя. За тэндээс хураалт хийгээд бүгдээрээ шинэ ногооны салаат хий. Инхээр гэр бүлийн уур амьсгал шал өөр төвшөнд очиод эхэлдэг юм аа. Мэргэжлийн бус хэдий ч гэсэн тэр хэмжээнд модыг болоод нарийн ногоонуудыг сайхан ургуулад олон жилийн туршлага хоригдлуулаад ингээд яваад чадж байна. Хүүхэдтэйгээ 2 настай байхад нь энэ дээр энэ нөхүүдээ ухаад ингээд модоо тарьсан тэр үед бичлэг хийжсэн. Жил болгон хардаг. Гэр бүлэрээ тарьсан мод ийм ногоон төгөл 5 жилийн дотор ийм болчихж байна. Тэр бум мод тарьяа гэд ерөнхийлөгчийн санаачлага байгаа. Тэр бум мод таны хашаанаас эхэлнэ. Танаас эхэлнэ. Ийм атга үрнээс 1000 ширхэг мод гардаг юм шүү. Бүгдээрээ зөвхөн хайлаас, улаас, бургас биш маш олон төрлийн тэр гадаадад ургадаг үнэтэй жимсхнийг хашаанаас эхлээд тарьцгаая. Ийм боломж биднэрт байна. Найз нөхөдөө болон бусад хүмүүс тайлбарлахад, жимснээсээ таслаад өгөхөд, түүгээд идэхэд ямар гоё мэдрэмж авдаг гэж бодож байна. Хашаанда мод тарина. Яг одоо тэрий